За өдрийн минь. За өнөөдөр би coin payments гэх төрөвчний тухай танилцуулаа тий. Зөвхөн энэ бол хүн болгонд нэг хамааралтай биш шүү. Зөвхөн ер нь сонирхсан хүмүүс бол сонирхоорой. Би өчигдөр энэ Zen coin-ы тухай бичлэг хийгээд одоо бэлэн болцмаа. Тэр Zen coin-ыг би энэ рүү авсан юм. Энэ надад их удаж байгаа. Тэгээ нэг их сүүлийн үед актер хэрэглээгүй. Тэгтээ ямар ч байсан одоо тайлбарлаад өгөө тий ямар учиртай ингээд. За бүртгэл нь болохтой зэрэг энэ нэгэнтэй л нөгөө төрөвчл болохоор юу яаш шүү. Яг жинхэнэ нөгөө иргэний үнэмлэх дээрх авг нэрээрээ бүртгүүлнэ. Яагаад гэвэл verification хийдэг. Баталгаажуул иргэний үнэмлэх баталгаажуулдаг. Тийм учраас яг авг нэрээ жинхнээр нь хийн. За email хаягаа болвол Google-ийн аккаунт нэгээрээ ер нь бол одоо хамгийн найдвартай нь Google аккаунт. Тийм болохоор Google-ийн аккаунтаар ер нь ямар ч сайт төрөвчний бүртгүүлээрээ Yahoo энтер бол одоо ер нь их тийм найдвартай биш болсон. За тэгээд энэ юг доошогоо энэ орнуудын тааруулаад тийм ээ энэ дээр юзернейм бичээ, жинхэнэ авг нэрээ бичээд, мэйл хаягаа бичээ, шинэ нууц өгнүүдээ бичээд энэ орноо тааруулаад за энэ хоёр жижигхэн цэгэн дээр зөв тэмдэг тавиад ингээ капчиг энд ирэх ёстой. За тэнгуут чинь имэйл рүү чинь мэйлэр нь тэрийг ороод баталгаажуулчихар. За одоо ингээд энэ рүү ороод тийм. За яагаад би энэ юг төрөвчийг хэрэгэлдэг вэ гэвэл би эндээс байснагаа бүгдийг татцсан ба. За яагаад хэрэгэлдэг вэ гэвэл энэ дээр маш их олон coin байдгийг. Одоо жишээлбэл бидний зарим нэг одоо юун дээр Трейд эмэн дээр Coinbase дээр байхгүй coin-ууд бид нэр цуглуулчихдээ шүү дээ. Тэгээд хааш нь хаана хадгалж байгаа мэдэхгүй. За энэ толготон зэрэг нэг хэцүү юм нь одоо жоол нэлээд сайн хадгалж ээж удаан хугацаагаар хадгалах хүмүүс л энийг нээгээрээ. Тэгэхгүй бол эндээс шууд аваад зарна гэсэн юм бол байхгүй шүү. Зүгээр хадгалахад л гэсэн. Жишээлбэл одоо бид нар Monero гэд сайт цуглуулж байгаа шүү дээ. Coin. Тэгээ Monero болохоор энэ рүү авчиж болно. За энэ Steam гээд одоо нэг харагдаад байсан групп тэр Steam цуглуулж байгаа хүмүүс байсан. За энэ дээр нөгөө энэ вэ хардаа нэм цуглуулж байгаа хүмүүс, Monero цуглуулж байгаа хүмүүс эднэр нөгөө яаж энийг нэг coin-ыг би бас харж исэн. За одоо энэ Zen coin гээд энэ coin-уудыг энэ рүү татдаг юм. За энэ рүү татчаа тэгээд мэдээж хэрэг нөгөө татах минимум хүртэл татах юм уу эсвэл бүр хадгалж байгаа одоо үнэ нь өсөхөөр зарна гэсэн сонирхолтой хүмүүс энэ рүү хадгалаарай. За Binance хэрэглүүлдэг Binance гэдэг нөгөө бирж хэрэглэдэг хүмүүс бол Binance руу хадгалж болно шүү дээ зөвхөн. Энэ бол хувь хүний л асуудал. За тийм болохоор би энэ дээр үед энэ Bitcoin Gold гэдэг нэг coin бүр хийх газар олдохгүй тэгээд энэ рүү хийчээд тэгээд дараа нь би эндээс солиод авчиж ийсэн. Одоо энэ конверт нь гарч ирэхгүй байгаа. Ягаад гэвэл нөгөө юу баталгаажилт хийсний дараа конвертлж болох юм болов уу гэж би ойлгож сууж байна. Ямар ч хэсэн би энэ рүү өчигдөр юу татцсан. Zen coin татцсан. За тэрийг энэний дараагийн видеон дээрээс нь хараараа. За хаягаа яаж авах вэ гэвэл за энэ Ripple дээр тайлбарлаад өгье. Энэ дээр deposit гэдэг дээр дараад яг л нөгөө трейдинг мен дээрээс бид нар яаж хаягаа авдаг вүлээ яг тэрнтэй чинь л адилхан. За энэ дээрээс энэ хаягаа авна. За зарим хаягнууд чинь нөгөө ийм таг байдаг шүү дээ тий. Энийг заавалчгүй авах хэвээр. Ripple татах гэж хүн энэ хаягнаас гадна энэ тоог заавалчгүй тавьж татдаг шүү. Энийг тавихгүй бол Ripple орж ирдэггүй. Зарим coin дээр ийм юм байдгүй. Заримдаа мессеж гэвчсэн байдаг. Заримдаа таг гэвчсэн байдаг. Зарим coin дээр зарим coin дээр бол ерөөсөө байхгүй. Тэгэхээр Ripple болохоор яг яалтж явахгүй байгаа. За ингээд энэ euro төрөвчийг сонирхсан хүмүүсээ бүртгүүлээд энэ рүү тэр Zen гэдэг нэг coin нэг авч болно. За тэгээ мэдээж хэрэг баталгаажилт хийн. Тэгээ заримдаа нэг жижигхэн coin цуглуулчдаг хааш нь хадгалах юм мэдэхгүй. Тийм тохиолдолд энэ төрөвчийг хэрэгэлдэг. Төрөвч өөрөө бол нэлээ найдвартай гайгүй сайн төрөвч. Тэгээд их олон янзын coin хадгалж болдог байна шүү дээ. Тэгээд энэ уг нь бол шууд энэ дээр дараад convert хийчдэг байсан байхгүй хооронд нь солиод. Тэгсэн чинь тэр нь гарахаа болцсон байх юм. Би ойлгохдоо энд нэг юм
дарж үзсэн чинь хараа coin setting гэсгээ дарж үзсэнгүүд заавч үгүй баталгаажилт хий гэж гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр баталгаажилт хийхгүй болохоор зарим юунууд нь гарч ирэхгүй байх шиг байна. Зарим одоо хийх ёстой юмнууд нь тий. Тэгэхээр би энийг баталгааж хийснийхээ дараа харъя. Зүгээр ямар ч байсан энийг юунд би Zen coin. За энэ дээр ямар coin байна гэвэл энэ дээр ингээд 50-д бичиж орчдгийн Zen гэдэг. Энэ. За дараагийн видеон дээр энэ Zen coin-ыг яаж энэ рүү татах юу яах вэ ажиллах вэ гэсэн видео оруулна. Тэгээ энийг хараарай. Би энэ рүү ямар ч байсан оруулчихэд байж л байна. Тэгээ яг хадгалаад байж л бай. Тэгээ цаг нь болохоор татаад авчихна биз. За татах нь бол ерөөсөө л адилхан нөгөө хаашаагаа л татаж болмоор байна. Тэр лүгээ минимум л хүрсэн бол татна. Зүгээр яг канвалт нь нэгдчих юм бол өөр coin руу хооронд нь сольж байгаа татчихдаг юм. Би эндээс уг нь дээр үед нэг юу Ethereum татчихсэн. Ямар ч л байсан асуудалгүй л өгч ирсэн надад. Тэг эндээс нэг юм хизээ бүр 18 онд татчихсэн юм байна. 18 онд 2 удаа Ethereum татсан ба ямар ч асуудалгүй л өгч ирсэн. За нэг ийм төрөж байна. За тэгээд өөртөө энийг хараад хэрэгтэй байна уу хэрэггүй байна уу гэд ингээд сонгоод юу ягаараа аваарай. Зүгээр миний хувьд бол нөгөө төр Zen coin-ыг татахын тулд энийг эргээд хэрэглэхээр шийдлээ. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Тэгээд дараагийн юун дээр бичлэгэн дээр яаж тэр Zen coin-ыг авах вэ гэсэн бичлэг оруулсан байгаа. Тэрийг үзээрэй. За ингээд миний сайт дээр намайг дагаад нөгөө жижигхэн хөөрхөн хонхоо дараарай. Тэгэх юм бол шинэ видеонууд харагдана. За ингээд дуусгая.